хугацаанаас өмнө гэж гаргасан болвол мэдээж шүүхийн тасаг ч юм уу юм чин өөрөө толгой мэдээд бол хизээж гаргахгүй. Тэр бол заавал одоо шүүх прокурортоо бол хамтарч ажиллаж ийж асуудал шийдэгдэн шүү дээ. Тэр чинь одоо бидний эрх мэдлээс давсан асуудал. Бид нар бол эмч анагаахын сургуульд өгсөн эмч хүмүүс учраас эмчилгэл үүргээ одоо гүйцэтгэж байгаа шүү дээ тэнд. Тэгэхээр нийгэм докторгүй одоо тэ эдийн засгийн хувьд докторгүй, стрийн хувьд докторгүй, дагаад гэр бүл докторгүй тийм ээ. Тэгээ нийгэм докторгүй байгаад ахаар түүнийг дагаад сэтгцэн эмгэг ихсдэг. За хэрэг хүлээх чадваргүй өмнө нь тогтоогдож байсан сэтгцэн эмгэгтэй нэр бүхий иргэн нэг гэр бүлийн 2 хүний амь насныг бүрлэгсэн онц ноцтой гэмт хэрэг гараад байгаа. Үүнтэй зэрэгцээд сэтгцэн эмгэгтэй иргэдийн асуудал нийгэмд одоо анхаарал татаад байгаа юм а. Тэгвэл бид уг асуудлаар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн статистик тандал судалгааны албаны дарга Баярмаатай ярилцахад бэлэн болоод байна. За урилгын маань хүлээн авсан танд баярлалаа. Сэтгцэн эмгэгтэй одоо хэрэг хүлээх чадваргүй хүмүүс одоо шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахулж одоо танаа дээр эмчилүүлдэг юм байна л да. Тэгэхээр ер нь нийтдээ жилдээ гэдгийм үү тухайн одоо эмгэгтэй албадлагын арга хэмжээ авахулдаг нийтдээ хичнээн хүмүүс одоо танаа дээр хэрхэн эмчилүүлдэг юм бол гэдэг мэдээллийг та өгөөч. Сэтгцэн эмгэгтэй хүмүүсийн хувьд бол одоо гэмт хэргийг үлдэх үедээ сэтгцэн өвчнөөс сэтэрсэн ийм тохиолдол нотлогдох юм бол шүүх сэтгцийн тасагт бол алавдаж эмчлүүлдэг байгаа. Тогтоолоор ч шүүхийн тогтоолоор. За тэгээд алавдаж эмчлүүлсэн хүмүүс маань бол тэндээ хэвтээд эмчилгээг ингээ хийлэгдэг. За эмчилгээний явцд бол мэдээж солиорлын байдлаасаа гардаг. За тэгээ гараад бас тодорхой хугацаагаар тэр хүнийг хэр зэрэг одоо доктортай одоо эргэж солиорлын байдалд орохгүй хэр зэрэг удаан хугацаагаар одоо доктортой ажиллах ёстой юм. Тэр хугацаанд нь ажиллаж агаад за тэгээ ихэвчлэн одоо тогтоолороо бол 1 жил 2 жилийн дараа бол ерөнхийдөө сэтгцийн байдал нь сэтрэл өгөхгүйгээр харьцангуй ингээд доктортой байх юм бол албадан цуцлах хурал гэдэг юм хийгдээд за энд бол манай дүүргийн одоо шүүх бас ордог байгаа шүү дээ, толгойлдог байгаа. Баянзүрх дүүргийн шүүх. За тэгээд төрөх хурлаараа бол тухайн үеийн сэтгцийн байдлын эмчийн танилцуулаад за тэгээд танилцуулсныхаа дагуу бол албадан цуцлах хурлаараа за энэ хүн бол одоо сэтгцийн үед бол амжилтын байдалд орсон байна. За тийм учраас бол одоо энэ үргэлжлүүлээд те гэр оронд нь одоо энэ хүнийг эмийг нь үргэлжлүүлж уулгаад ингээд ар гэрийн хяналтанд хараа хяналтанд гаргаж болно гэх юм бол тэгээ гаргацдаг гэсэн юм ер нь бол. Ер нь жилдээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нийтдээ хэдэн хүн ирдэг бол одоо 30 ортой гэхлээр магадгүй орны тооноос хэтэрсэн хүн ирсэн тохиолдолд одоо дотоод зохион байгуулалт гэдэг юм уу ямар арга хэмжээ авд юм бол? Тийм тэгэхээр яг саяны хэлснээр авахгүй юу. Ер нь бол ортой юм чи оронд бол багтааж аавна тийм ээ. Түүнээс биш одоо нэгэнт хэвтэх оргүй бол бид нар хаана авах вэ те. Тийм учраас энэтэй холбоотой одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр ер нь байшин барилгын асуудал бас яригдчихэж байгаа шүү дээ. Манайх чинь хамгийн ихний барилга нь 60-аад оны барилга, сүүлийнх нь 80-аад оны барилга. За одоо бидний энэ сууж байгаа нь 2014 оны барилга байгаа. Тэгэхээр дор хаяхад 60-аад оны барилга бол барилга 60 жилийн настай бол аль хэдийн насжилтанд дуусчихсан, агтлагдсан, одоо тэнд хүн ажиллаж амьдрах боломжгүй гэдэг ингээд гарцсан ийм одоо байшинд л бид нар ажиллаж амьдраад байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийхээ дагуу одоо хэрэгцээе тэр одоо ийм урт хугацааны одоо шүүхээс гадна арга расран хамгаалагчгүй ийм одоо хүмүүсийг социализмын үед буюу за одоо 2003 оноос өмнө төрөлцсөн асрамжийн газар гэж байсан тий. Тэрийг 2003 онд татан болгоцсон. Тэрийг татан болгосонтой холбоотой манай дээр одоо 200 гаруй хүн ирчихсэн. Тэр маань л одоо үргэлжлүүлээд ингээд амьдраад байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр төрөлцсөн асрамжийн асуудлыг ингээд шийдэд өгөх юм бол түүнтэй холбоотойгоор бол одоо тэр асрамж руу хүмүүс шилжгээд одоо тэр асрамж байж байгаа байшин барилгууд ч хоосроод тэн дээр одоо бид нар тусламж үйлчилгээ авч эргэлдэж болдог нэгт тийм одоо ороо бол нэмэх хэрэгтэй байгаа. Хоёрд нь болохоор шүүхээр одоо яг саяны асуудалтай хүн ингээд ирлээ гэхэд тэрийг одоо хүнээ гаргаж иж авна гэхгүйгээр одоо хүлээж авдаг ийм зохицуулт бий болох боломжтой болж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо үндсэндээ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв чинь 550 орондоо л одоо багтаж чадаал байж байгаа шүү дээ. Тэрний одоо 40 гаруй хувь нь бараг 50 орчим хувь нь бол ямар ч хөдөлгөөнгүй одоо амьдарч байгаа хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс бол бидний одоо юу гэдгийг тусламжийг
одоо ингээд хүртээмжтэй үзүүлэхэд бас тэг саад болоод байгаа байхгүй юу? Ер нь одоо энэ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч ирж байгаа хүмүүсийн тоо ер нь нэмэгдэж явах юм уу, жил ирэх тусам буурч явах юм уу? Статистикийн хувьд яг ямар байд юм бол? Гэхдээ яг нэмэгдэж байгаа гэдэг чинь одоо яг орондоо л тохирч байгаа байхгүй юу? Амлалтаараар ирж шинжилгээ хийлгэж байгаа хүмүүс ихэд тоог бол харах боломжтой. Тэрүүгээр бол одоо жишээл харт амхны асуудалтай хүмүүс ихэд сүүлийн одоо 5 жилийн үзүүлэлтээр бараг 5 дахин ихссэн энэ төр тийм статистик бол байгаа. Тэрнээс шүүх сэтгцийн хэвтийн эмчилж байгаа тусламж үйлчилгээний тухайд яг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ бол тэр хэвтэж байгаа хүн чинь нэг орон дээр ганцаараа хэвтнэ үстэй тийм ээ. Тэгэхээр орныхоо л одоо багт хэмжээндээ тохируулаад тусламж аваад байж байгаа гэсэн үг. Шүүхээс 6 жилийн одоо албадлагын шинжтэй арга хэмжээ авна гэсэн хүнийг 2 жил гаруй хугацаанд хэрэгтэн эмчилүүлээд сул чөлөөтэй явуулчлаа. Энэ нь эргээд ингээд нийгэмд эрсдлийг бий болгож байна гэдэг шүмжил бас нийгмийн дунд байна л да. Гэтэл та бүхний нөхцөл бололцоо мэргэжлийн хувьд харж үзвэл бас арай өөр харагдаад байна. Үгүй нэг нь 6 жилийн хугацаа заасан бол тэр хугацаараа байдаг штэ. Тэгээ би бол одоо тэр хугацаанаас өмнө гэж гаргасан болвол мэдээж шүүхийн тасаг ч юм уу эм чин өөрөө толгой мэдээд бол хизээж гаргахгүй. Тэр бол заавал одоо шүүх прокурортоо бол хамтарч ажиллаж ийж асуудал шийдэгдэн шүү дээ. Тэр чинь одоо бидний эрх мэдлээс авсан асуудал. Бид нар бол эмч анагаахын сургуульд өгсөн эмч хүмүүс учраас эмчилгэл үргээ одоо гүйцэтгэж байгаа шүү дээ тэнд. Тэр хүний цаатлын дараа гэмтэргийн асуудал, тэр хүний гарах орох бүх асуудал чинь хууль шүүхээрээ л яригдэн шүү дээ. Ер нь танай байгууллагын хувьд одоо энэ барилгын асуудлыг шийдъя гэдэг одоо саналаа хүсэлтэд ер нь холбогдох байгууллагууд нэр уламжилж байсан болов уу? Нэгт барилгууд ч хуучирсан, хоёрд шугам хоолой ч нь одоо шаардлага хангахгүй те бүр ингээд нэмгэрсэн энэ тэндээсээ ус гойждөг те дээрэс нь одоо бидний чинь шар хадныхаа энэ газар руу одоо бохор мөхрөө хайдаг гэл одоо манай эмнэлгч аявуух ярьдаг байлаа шүү дээ. Тэгээд нөгөө асуудал ихтэй дээрэс нуурын зунхтай, гүний удагтай одоо манайх шиг ийм үндэсний төвүүд дотор одоо ийм дэд бүтц муутай ийм төв бол ганцхан манайх л байгаа шүү дээ. Тэгээд энэ асуудлыг чи үе үеийн сайдуудад үргэлж одоо хөсөлт болгож тавьдаг байсан. За тэгээд чин зэрэг сайдын үед бол баашин барилгууд дээр үнэлгээ хийсэн акта одоо өг гэд ингэжсэн. Тэгээд бид нар барилгын баг 10-аад мэрэгчлэлтэд ирээд чиглэлээрээ цахилгаан, дулаан, шугам хоолой гэх нэг чиглэлээр ирдэг юм билэ. За тэгээд тэд нар бол ирээд дүнэлтээ гаргаад тэгээд үнэхээр энэ урдаа талын одоо 60 оны барилгыг бол одоо шаардлага хангахгүй барилга байна гэдэг дээр нь дүнэлтээ гаргаад тэгээд тэр дүнэлтээ үзүүлээд тэрнийхээ дагуу бол бидний эдийн засгийн хөгжлийн яамн дээр тэр барилгын одоо хүсэлтэд өгч ирсэн. Зураг нь бол бэлэнгээд ингээ ойлгоцсон байгаа. Яагаад гэвэл зургийн мөнгөнд тавигдсан тендер нь шалгараа компани шалгарсан байхад зураг зурагдсан л байж таараа гэж би ойлгож байгаа. Тэгэл бол ажил гаццсан байгаа. За одоо бол манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд бол нэг газар талбай бол байж гин тийм ээ. Тэгэхээр одоо тэр зураг төсвийнхаа дагуу башингаа хэрвээ бариад өгөх мөнгөө те тэр одоо хэдэн тэрбум байдгийг тэр өндрөөгөө шийдэд өгчих юм бол одоо газар нь бол байгаа учраас одоо тэр барилгыг бол барихад нэг асуудал байхаа л гэж бодож байна. Эмэгтэй хүмүүсийн мөнхийн хяналтанд байлгах ёстой юм уу? Дахин гэмт хэрэг үлдэж хин нэгнийг хохирох юм биш үстэй гэдэг ийм болгоомжтол бас нийгэмд байна. Сэтгцэн өвчнөх хавлмаас жишээл аавыгаа ч юм уу, хөнөөсөн ч юм уу те. Одоо тиймэрхүү хэрэгтэй энэ төр хүмүүс бол байна шүү дээ те. За тэгэнгүүт арга гэр нь бол юу гэдэг вэ гэхээр одоо ингээ аавыгаа ингэсэн юм чинь намайг бидрийг ийм байдалд оруулвал одоо бид нар яах юм бэ? Авахгүй гэд ингээд ер нь бол арга гэр нь нэгэн тийм одоо гэмтэргийн асуудалтай одоо холбогдсон байлаа гэж бодоход авахрал дургүй байдаг. Ер нь бол дургүй байдаг. Тэгэхээр зэрэг бидний хувьд бол юу гэдэг вэ гэхээр одоо намжилтын байдалтай байна. За яг байхгүй бол ингээд байжлвэ. Одоо бид нар ингээд 30 орондоо багтаагаал байж ихээр л нөгөө шүүхээс дараачийн одоо хэрэг төвтэй холбоотой хүмүүсийн одоо хүлээгдэлч гэх юм уу асуудал ч юм уу мандаж гарч ирдэг. Ингээд ирэхээр нөгөө орон дээр нь хүн байгаад идэг. Тэгэхээр одоо гарахгүй болоод идэг. Нөгөөдөл нь хүнээ хөвтүүлэн гээд идэг. Ийм асуудал бол бидний дунд бол үргэлжил яригддаг байсан. Тэгээ одоо тэр шүүхийн тасгийн байгаагийн доод талын тасгийг энэ авъя гэж авч болохгүй юу гэдэг саналыг ч гэсэн бас тавьж исэн. Прокурорын зүгээс нэг тийм санал манал тавьж исэн юм бол байдаг. Тэглээ гэхэд бид нар бол одоо 550 орноосоо дахиад хасчил зэдэрт ор гаргах болж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо 550 орондоо багтахгүй байгаа хүмүүс чинь одоо тэр гэмтэргийн асуудалтай хүмүүс төр
одоо тохируулж ор гаргана гэхээр аюу хэцүү болчиход байгаа байхгүй юу? Ер нь ийм төрлийн эмгэгтэй өвчтөй хүмүүст ер нь ямар байдлаар ер нь харьцах ёстой юм? Нийгэмд магадгүй энэ хүмүүсийг эргээд нөгөө их гэдэг зүйлийг бас ярихгүй байна л да баг. Эсвэл нэг насаар нь ингээд албадлагын арга хэмжээ аваад эмнэлэгт байлгах ёстой гэдэг ийм зүйлүүдийг ярьж байна л да. Ер нь энэ шийдлийг ер нь яаж олох ёстой юм бол? Бусад оронд бол яадаг вэ гэхээр одоо шууд ял идлүүлэхээс нь гадна тэрний өмнөх шат гэдэг нэг тийм шат байгаа байхгүй юу? Өмнөх шат. За тэр өмнөх шатн дээр бол яадаг юм бэ гэхээр ингээд асуудал нь бүрэн шийдэгдээгүй хүмүүсийн одоо ингээд яг ингээд эцэслэх гэхээр их хугацаа энэ төр шаарддаг ч юм уу те. Тэгээ тэр хооронд бас зарим нэгэн байдлаар сэтгцийн ажиллах энэ төр одоо шаардлагатай тийм хүмүүсийг ингээд байлгадаг. Тэгээ тэр нь ингээд яг тухайн хүнийхээ аюулгүй байдлыг хангах үүднээсээ одоо яг цоож зургтай яг л одоо гаднаас нь харахад бол ингээд давхар хаалгатай шоронгийнх байгаад байгаа юм. Дотор нь ингээд үйл ажиллагаанд нь орохоор тэнд нэмж сууж байгаа юм. Сэтгэл зүйч байгаа юм. Нийгмийн ажилтай ажиллаж байгаа юм. Тэгээд тэр хүний одоо ингээд өдөр болгон асуудлыг яриад тэнд ингээд нэг тийм ингээд эмчийн зүгээс харах юм бол нэг эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг хэсэг явагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэндээ ингээд ажиллаад шаардлагатай бол тэнд бүр сэтгцэн эмч суугаад байгаа. Тэгээд шаардлагатай бол юм тариагаа өгчөж байгаа юм. Тэгээд асуудал ар гэрт нь ингээд хүн чи ийм байна, тийм байна гэдэг бас мэдээлэл юм өгчөж байгаа юм. Манай шүүхийн тасагт ч гэсэндээ ар гэрийнх нь эргэл тойролтоор ирээд мэдээлэл аваа явж байгаа шүү дээ. Тэгээд тэндээ нэлээд сайн ажиллаж агаад тэгээд дараад нь одоо энэ хүнийг яг ялаа эдлүүлээд хорих уу? Ер нь ингээ хорихтой байх нь зөв юм байна. Эсвэл одоо нөгөө нэг ингээ эмнэлэгтэй ингээ байлгаад эмнэлэгтэй байлгаж байгаа гайгүй болохоор буцаа хорихтой авцраад. Тэгээд тэр хорих нь бол ингээд айгүй том байшин байгаа байхгүй. Тэнд ингээд бүт үйлдвэрлэл явагдаж байгаа. Тэгэл тэнцээ чи ингээд хүмүүс чи ингээд хөдөлмөр эрхлүүлээд байгаа байхгүй юу. Тэгээд одоо нэг тэр хүмүүсийг чи ингээд зүгээр нэг байшинд хориод хооллол ундлал аюулгүй байдлыг хангаал ажиглал одоо ингээд нэг наашаа цаашаа яваал нэг иймэрхүү хязгаарлагдмал биш. Тэнд бол хүмүүс ингээд ажил хөдөлмөр хийгээд хоорондоо ярилцаад тэнд ингээд бүр нэг тийм орчин байгаад байгаа байхгүй юу. Ер нь нийгэмд одоо энэ сэтгцийн өвчтөй хүмүүсээс айх айдас байгаад байна л да. Үнэхээр ингэж айж байх ёстой юу? Эсвэл хэрхэн одоо сэтгцийн эмгэгтэй хүний өвчин хөдөлсөн үед нь тааруул яг ямар арга хэмжээ авах ёстой юм бол гэдэг дээр та зөвлөгөө өгөөч. Тийм хэрэг заяа тэр хүн сэтгцийн асуудалтай байгаа нь өөр хин нэгэнд ажиглагдаад хэвийн биш байгаад байгаа тий. Одоо бодиттой байгаа нөхцөл байдлаас айгүй өөр одоо зүйлүүдийг хардаг, үздэг, сонсдог, ярьдаг гэмтэр байгаад ах юм бол одоо хүсэлтэд өгч болно шүү дээ. 103-ийн дуудлагаар сэтгцэн эмч ажиллаж байна. Ар гэр хоногийн 24 цагаар эмч суугаад эмчээ тусламж үзүүлж байна. Тийм ээ. Дээрээс нь одоо цагдаагийн байгууллага хоногийн 24 цагаар ажиллаж байна. Тэр хүн аюултай үйлдэл хийх гэж байгаа бол цагдаад мэдэгдэж болно. Цагдаа мэдээд хэвийн бус байна гэвэл эмч рүү аваад ирж болно. Аваад ирэхэд нь хүлээж авах эмчин сууж байна. Гэртээ дуудлаа гэхэд 103 очоод гэртэн тусламж үзүүлж болж байна. Очсон хүнээ үзсэн чинь үнэхээр сэтгцийн хувьд одоо өвчин сэтэрсэн байх юм бол буцаагаад эмнэлэгт нь авчирж ирж болж байна. Тогтолцоо бол байгаа даа. Тийм тэгэхээр одоо хүмүүс одоо юу гэдгийг хаашаа хандхаа мэдэхгүй байвал тий одоо дээрэс нь утас бас байна манай тий. Манай 1800 2000 утас байна. Утсаар ярьж болно. Энэ хүн ингээд явж байна. Яах вэ их үү гэвэл бид нар та 103 дуудаад наад хүнээ ингээд яачих цагдаад хамтраад аваад ирж болно. Тэгвэл одоо ерсөн нэмж бол үзээд тусламжаа үзүүлэх боломжтой байдаг юм. Асуудлыг шийдэж боломжтой байдаг юм. Ер нь сэтгтийн эмгэгтэй хүмүүсийг гаднаас нь шууд хараад таньж мэдэх боломж байх болов уу? Үгүй тэгээд үйлдэлээр нь таньж мэдэх боломжтой шүү дээ. Ер нь хүмүүс бол зөндөө хэлдэг шүү дээ. Энэ нэг сонио харахад нэг хэвэн биш байна тий. Энэ эрүүл биш юм шиг байна гэд ярьдаг шүү дээ. Эрүүл гэдэг ойлголт чи өөрөө юу юм бэ? Хүн хүрээлэн байгаа орчиндөө дасан зохицох чадвартайхыг хэлж байгаа шүү дээ. Хаанч хинтээч дасан зохицох чадахгүй байх юм бол тэр хүн асуудалтай хүн шүү дээ. Ер нь одоо сүүлийн үед одоо нийгмийн сэтгэл зүй докторгүй байдлаас гэдэг юм уу сэтгцэн эмгэг нэмэгдэж байгаа хандлага байд юм болов ер нь энэ шалтгаан нөхцлүүд нь ер нь юунаас болж энэ сэтгцэн эмгэг ихээр гараад байгаа юм бол тэгэхээр нийгэм докторгүй одоо тэ эдийн засгийн хувьд докторгүй улс төрийн хувьд докторгүй дагаад гэр бүл докторгүй тийм ээ тэгээ нийгэм докторгүй байгаад ахаар түүнийг дагаад сэтгцэн эмгэг ихсдэг тэгэхээр зэрэг нийгмээ айгу доктортой байлгах нь
чухал байгаа байхгүй юу? Одоо ингээд нийгэм замбраагүй болоод байх юм бол сэтгцэн эмгэг угаасаа ихсэн. Тэрэн дотор чинь хождогч хүмүүс бий, алддагч хүмүүс бий. Тийм учраас энэ нийгэм эдийн засгийн байдал, нийгэм улс төрийн байдал доктортой байна гэдэг бол үнэхээр чухал асуудал байхгүй юу? Тэгээд нийгэм сэтгэл зүйн докторгүй байдалтай хүмүүс олон болж байгаа. Нийгэм түгээмэл болж байгаа учраас сэтгэл зүйчийн хэрэгцээ шаардлага байгаа нэмэгдэж байгаа шүү дээ. Тийм учраас сэтгэл зүйчийг бүр хүүхэд наснаас нь эхлээд ер нь зөв хүн болгох, зөв ойлголттой тий өв тэгш гэхээ болий. Ядаад зөв хүн байлгахын тулд хүүхэд байхаас нь эхлээд боловсрол олгоход нь сэтгцэн эрүүл мэндийн боловсролыг давхар олгооч гээд ерөнхий боловсролын сургууль дээр аль хэдийн хөтөлбөр төлөвлөгөө нь батлагдаад тэр хичээлүүд ч ороо явж байгаа. Дээрэс нь тэр сургуулиуд дээр орон тооны сэтгэл зүйч ажилладаг болсон шүү дээ. Тэгэхээр орон тооны сэтгэл зүйч бол тэр хүүхдийн проблем гэдэг чинь гэр бүлийн проблем байдаг байхгүй. Эцэг эх хоёр нь хоорондоо хэрүүлтэй, маргаантай, хүчирхийлэлтэй, аригтлалтай байх юм бол хүүхэд яг тэрийг дуурайж тийм эмгэг бие хүн болж өсөж байгаа байхгүй юу? Тэгэхээр эмгэг бие хүнтэй хүмүүс бид нар бол эмгэг төрхтэй хүмүүс гэдэг. Яг манай шинжлэх ухааны нэр томьёо бол бие хүний эмгэг гэж хэлдэг. Хүүхэд наснд нь бол төрхүүлийн эмгэг гэж хэлдэг. Ийм эмгэгтэй хүмүүс олон байгаад ах юм бол энэ эмгэгтэй хүмүүс яадаг гэхээр хинтээж хаанч дасан зогсож чаддаг хүмүүс байдаг байхгүй. Хавирсан хавцсан болгоноо хардна, сэрдэн, гүтгэн, доримжлон, худлаа ярина дандаа ингээд сөрөг зан үйлийг өөртөө бий болгоцсон хүмүүс байдаг байхгүй. Тийм учраас нэгэнт насанд хүрээд төлөвшсөн хүнтэй ажиллахаас илүү хүүхэд бага наснд нь байхад нь ажиллах юм бол засах боломжтой юм байна гэд ерөнхий боловсролын сургууль дээр бид нэлээд фокуслж ажилласан шүү дээ. Тэгэхээр тэр чиглэлээрээ бол хэрвээ тэрийг аяг үр дүнтэй сайн болгох юм бол дараагийн нийгэм солигдоход хайрцангуй зөв бодолтой, эерэг хандлагатай ийм хүүхдүүд би бол тийм бие хүн болж төлөвшөөсэй л гэж мэргэжлийн үнийн хувьд энэ хүүхдийн чиглэлийг сонирхдгийн хувьд тэрлүү илүү их анхаарч ажилласан байдаг байхгүй.